За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлийг заах багш Хулан байна. За өнөөдөртөө зааж байгаа хичээлийнхаа талаар холбогдлолтой би нэг хөнгөө асуулт асуугаад тэгээд яг сэдвийнхаа талаар сэдв рүүгээ оръё гэж бодлоо. Тэгээд эмчийн багшийн гаргасан байгаа та нар асуултыг харж байгаа бах тийм. Бид өдөрт хамгийн олон удаа яг юуг шалгадаг вэ? Та нарын бодлоо. Энэ бол ерөнхийдөө хөгжилтэй бид нар өдөр тутамдаа яг юу хамгийн шалгдаг болоо? Уцаа шалгах. Тийм уцаа шалгадаг шүү дээ. Өөр нөхрөө гэртээ юм. тэрийг юугаар шалгадаг юм? Уцаараа юу вэ? За тэгэхээр ерөнхийдөө бол яг тийм хариулт авахыг хүссэн багш нь. За тэгэхээр яг уцаа шалгадаг тийм. За тэгтэл уцнаасаа бид нар хамгийн түрүүнд яг юуг шалгадаг вэ? За одоо та нар маань уцаа гаргаж ирээд одоо тийм ингээд дэлгэцээ зүгээр нэтийг ингээд одоо гаргаж ирээл ингээд хардаг. Чааг гэж байна. Цагаан гарч байна. За өөр энэ уцанд яг хэвийн ажиллагаатай байгаа вэ гэдгийг шалгахын тулд юу шалгадаг бах уу? Уцаа хэвийн ажиллагаа. Батарей гэж байна. Батарей байна уу тийм. За дуудлага хийх болсон чинь сүлжээ байна уу ч юм уу тий. За интернет ороход дата байна уу ч гэх юм уу тий. Ингээд бид нар бол уцаа дөнгөж зүгээр логин гаргаад хамгийн түрүүнд бид нэр зүгээр хараагаараа шалгачдаг зүйлүүд байдаг байна шүү дээ тий. Тэгээд цаашлаад одоо дараа юу гэхтэй нөхөр хаана вэ ч гэдэг юм уу ингээд хайгаад явдаг байна. Нөхөр шалгах хамгийн түрүүнд юуг шалгах? За энэ хүн бол биш шалгуулдаг бол таалаа тий. За тэгэхээр яг ийм үзүүлэлтүүдийн талаар бид нараас ярих гэж байна тий. Тэгэхээр за ямар ч л байсан хамгийн ихэнд бол бид нэр ийм зүйлүүдийг шалгадаг байна. Зүгээр яг одоо өдөр тутамд ашигладаг зүйл юм тий. За тэгэхээр миний сэдв яг юу руу орох гэдэг вэ тий. За цаашлаад гэх юм бол за таны эргэн тойронд за ухаангүй эсвэл тусламж хэрэгтэй хин нэгэн байгаа бол та хамгийн түрүүнд яг юу шалгадаг? Соцны төвшил. Тэ? Одоо хин нэг яг энэ одоо хин нэг маань ухаалт амжлаа гэж бодоход бид нар хамгийн түрүүнд тэр хүнийгээ энэ хүн амьсгалж гин үү? Ухаантай байна уу? За, логшил байна уу? Яг үнэ гэрлийн уруулж гэдэг юм ингээ тэ. Тэр хүнээ ухаалцсан байна уу үгүй байна уу гэдгийг үнэлгээ хийх гэдэг тэ. За тэр дунд одоо хамгийн түрүүнд яг бидний хэлсэн хамгийн ихэнд хэлсэн амьсгал, соцны логшилт гэдэг хоёр зүйлийг бид нар сая тодрууллаа тэ. За магадгүй эмнэлгийн нөхцөл тэр хүн маань ухаалтвал юу яах вэ? Юу шалах вэ бид нар? Хамгийн түрүүнд юугаа бариад гүйдэг гэлээ? Монитор тий. За монитороор юугаар үздэг вэ гэвэл ерөөсөө даралт, амьсгал, соцны логшилт, нөгөө бүүц оксиметрээр үздэг, соцны сатурац яг үнэ. За өөр халамж гэдэг юм тий. За тэгэхээр ерөөсөө өнөөдрийн сэдэв маань ямар сэдэв байх вэ? Амин үзүүлэлт гэж юу вэ гэдэг талаар багш нь орох гээд энэ олон юм ингээд яриад байна тий. Тэгэхээр энэ дээр бидний хэрэглэгдэх зүйлсүүд маань одоо багаж хэрэглэх тоног хөрөмжүүд маань байна тий. Тэгэхээр энэ зүйлүүдийг өнөөдөр хэдүүлээ эзэмшиж сурнаа. Энэ зүйлүүдээр яг юу үздэг вэ? Юуг анхаарах вэ? Ямар одоо ач холбогдолтой гэдэг талаар очихоо хэдүүлээ мэдээд авнаа гэсэн. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань бол амин үзүүлэлтүүдийн хэмжиг, үнэлэх, хянах гэсэн ийм сэдэв байгаа даа тий. За тэгээд бас бид нэр өмнөх хичээл дээр амин үзүүлэлтүүдийн ерөнхий ойлголт нь бол орцсон байгаа тий. Танарт бол суур мэдгэтгүүнүүд нь бол байгаа. За тэгээд өнөөдөр бол илүү гардан ажил хийх ийм одоо хичээл орж байгаа тий. За амин үзүүлэлтүүд гэж яг юу вэ? Хараа өгөөд хариулъя. За бослоо. За амин үзүүлэлт гэдэг нь бол хүний бие үндсэн үйл ажиллагааг илэрхийлдэг одоо эрүүл мэндийн байдлыг үнэлэх, хянах, дүгнэх одоо механизмыг За зөвөр амин үзүүлэлтүүд гэж яг юу вэ? Доктор нь юу гэдэг юм бэ? Болно шүү дээ. Яг амин үзүүлэлтүүд гэж юу вэ? Багшаа би тийм. За амин үзүүлэлтийн доктор болохоор юу багтдаг вэ гэхээр өвчтний артерийн даралт, пульс, хүчит төржих хэмжээ, амьсгал, халуун зэрэг 5 зүйл багтдаг. Зөв тий. За ер нь яагаад эдгээрийг амин үзүүлэлт гэж нэрлэсэн юм бол? Тий. Хойцод аюултай чиглэлтэй. Амин үзүүлэлт гэж чинь одоо яг тэр хүнээ үнэлээд байгаа учраас нэг чухал үзүүлэлтүүд нэг чухал тий. эрүүл мэндийг ялах гэж байгаа учраас Яг үнэ хэвийн болон хэвийн бус өөрчлөлт буюу эрүүл байна уу, эмгэг байна уу гэдгийг ялах гэдэг учраас тий. За тэгээд хамгийн түрүүнд очингуудаа үзүүлдэг хамгийн түрүүний чухал үзүүлэлт байгаа тий. Тэгэхээр тэр хүн гаднаас алхаал ороод ирлээ, тэр хүн зовиртой алхаад ороод ирлээ тий. Бид нар ихний ээлжинд бол хараагаараа үнэлцдэг байхаа.
Тэгэл хамгийн түрүүнд эмч бай, сувилагч бай ямар ч эмнэлгийн нөхцөлд орж ирж байгаа хүний бид нар шууд алтын аппаратаар бариалж болцдог шүү дээ. Тийм хүүсэг самиглаа бариал явдаг, чанараа бариал явдаг тийм. Тэгэхээр ийм үзүүлэлтүүд байдаг учраас энийг амин үзүүлэлт гэж нэрлэдэг байна тийм. Тэгэхээр манай суралцагч маань бас айгүй гоё тодорхойлтууд яг зөв гаргаж ирлээ. За тэгэхээр өнөөдрийн сургалтын зорилго маань гэвэл ерөөсөө амин үзүүлэлтүүдийн ерөнхий ойлголтын талаар тавьж ярина. За хэвийн хэмжээ, английн талаар ярина. За цүрх хэмжилт гэж яг юу вэ? Үр дүнг яаж үнэлэх вэ? За гарсан өөрчлөлтийг яаж хянах вэ? Яаж мэдээлэх вэ? За ийм л зүйлүүдийг туслах сувилагчийн үндсэндээ бид мэдээд авчихад бол болж байгаамаа тийм өнөөдрийн хичээлийн минь зорилго болж байгаа гэсэн. За тодорхойлт яг түрүү хэлсэн. Хүний бие махбодын хэвийн болон хэвийн бус өөрчлөлтийг илэрхийлж байдаг гол үзүүлэлтүүдийг амин үзүүлэлт гэж хэлдэг тийм. Эрүүл байна уу, эмгэг байна уу гэсэн ялгаатай үзүүлэлт. За амин үзүүлэлт дотроо биеийн халуун, судасны лувшил, амьсгал, цусны дарал, цаавч төрөгч хэмжээ. Ийм 5 үзүүлэлт багтдаг байна тийм. За энэ 5 үзүүлэлтийн талаар хэлээ. Ярилцсанаа. За та бүхэн ер нь ач холбогдлын талаар юу гэж бодож байна? За бас хараад хариулж болно, дэлгэрүүлээд хариулж болно. Яагаад ер нь энэ ингэж зүйлийг ингэж хийгээд байт юм бол амин үзүүлэлтийг үзснээр яг ямар ач холбогдолтой юм бэ? Ийм байдлаар зөв цааш ах ширжүүлэх арга хэмжээгээ бас зөв боловсруулахад үлдэх баг. Шо өвчний биеийн байдлыг үнэлээд зөвлөгөө өгөөд цаашдаа бас нэг эмчилгээ яаж ямар эмчилгээ хийх үү? Магадгүй өөрөө таамаглаж байгаа зүйлээ баттгахад бас тийм амин үзүүлэлтүүдийг хийж Тэгэхээр тий ер нь бол яг л зөв. Одоо энэ ач холбогдол ерөөсөө нөгөө хүний бид үнэлэх гээд байгаа тийм. Хин ч байсан ахаад ороод ирэхэд хамгийн түрүүнд бид үнэлж зөв таних гэдэг зүйл аюул чухал. За хоёр дахь юм бол нөгөө эмчилгээ болон сувилгын ямар тусламж үйлчлэг үзүүлэх вэ гэдэг дээр бид нэр орлогын ач холбогдолтой гэсэн. Онш тодорхой тавихад дэмжиж ач холбогдолтой байдаг байна. Сувилагч нарт энэ хүн хүндрээд байна уу, энэ хүн хэвийн бус болоод байна гэдгийг үнэлэхэд чухал ач холбогдолтой байдаг байна. За гуравт анхаарах хамгийн чухал зүйл нь гэвэл аливаа хүндрэлээс урьдчилан сэрхийлнэ тийм. Магадгүй бид нар ерөөсөө амин үзүүлэлтийг хянахгүй нөгөө хүндээ эмчилгээгээ шууд хийгээд эхэлждэг тийм. Тэрнээс болоод хүндрэл гарах эрсдэл байж болно. Эсвэл нөгөө хүний маань биеийн байдал нь улам муудаад ахад бид нар үзэхгүй байгаа даа тийм. Үзчихийж л хүнлэн. Тэгэхээр тэр хүндрэлүүдээс бид нар урьдчилан сэрхийлэх юм зүйлийг бүрдүүлж өгдөг байна. За тийм ээ. За дараагийн слайд нь бол ерөөсөө шууд биеийн халуун хэлэх гэдэг. Тэгэхээр юм чинь одоо биеийн халууны талаар та бүдээс асуух гэдэг. Яг яаж үздэг юм болоо? Ер нь яг биеийн халуун гэж та нарын бодож байгаагаар яг юу гэдэг вэ? Биеийн халуун. За гаднаас орж байгаа хүний одоо дархлааны юу? Одоо эсрэг үзэл. Харин Гаднаас одоо вирусын юу орлоо гэхээр тэрийг нөгөө хүний бие чи өөрөө дархлаагаараа эсэргүүцэж хүний биед халууж мэддэг шүү дээ. илэрч байгаа шигж үүдэг. Халууж гадны болон дотоод одоо өвчин зүйлийн нөлөөллөөр хүний биед үзүүлж байгаа хариу үйлчлэг гэж хэлж байна тийм. За өөр халууныг юугаар үздэг вүлээ? халуун жишээ. Термометр тийм. За энд бол ийм хоёр төрлийн доороо бид нар ташиглаж байна тийм. Энд болон зайнаас үзэх боломжтой. Байрлалд бол маш олон байдаг тийм. За тэгээд ерөөсөө хүний бие дээр илэрч байгаа халууныг градусын аргаар хэмжиж байгаа энэ аргыг чинь биеийн халуун гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр за энд ингээд гарч байна тийм. Хүний одоо биеийн халууныг градусын аргаар хэмждэг. Тэрийг нь бол бидний термометр гэдэг багцаар ашигладаг байна. За хэвийн бус өөрчлөлт нь гадаа дотоод орчны тааламжгүй нөлөөллийн учраас бие махбодод үзүүлж байгаа хариу урвал тийм үгүй тариуллаа. Яг зөв хэлж байна. За тэгвэл энэний зорилго юу гэдэг бол халуун эмчтэй. тийм яагаад бид нар халууныг ер нь үзэх хэрэгтэй юм бол үзэхгүй ингээд зүгээр хажуулаад юм бол тийм яагаад үзээд байгаа юм бол хүнд ширээс илэрсэн болохоор үзэж байгаа. илэрсэн болохоор үзэж байгаа. За ямар нэгэн ширээс ингээд бодлох гэдэг. бас л эрүүл эмнэлгээ тийм хэвэн байна уу хэвэн биш үү гэдэг үзэх гэдэг тийм. За хүндрэл гарахаас ирүүлж байгаа. хүндрэл гарахаас ирэл халууныг үзэхгүй явуулчлаа хүн маань яг халуураа татдаг уу яах вэ тийм эрсдэл шүү дээ юм чинь. Тэр яг хүндрэл хэрэгс эрсдэл гэсэн. За та бүхний бодлоор юу вэ? За бас л нөгөө биеийн байдлаа үнэлэх гэдэг шүү дээ. Тэ амин үзүүлэлт гэж юу вэ? Ерөөсөө л хүний одоо ямар ч тохиолдолд үнэлэх гэдэг байхгүй тий хэвэж вэ хэвэн бус бай.
бид нар бас зарим тохиолдолд хараад нөгөө хүмүүс халуурж байгааг мэдэхгүй байхад ч гэсэн үзэглэх болж байна тийм. Яг хуу халууралтын шийд юм өөрөө би зараагаад байна халуурд өгөөд байна эсвэл гар хөл хөрөөд байж гэдэг юм уу зовир хилдэг тийм. За тэгэхээр зорилго нь ерөөсөө биеийн температурыг тодорхойлж хэвээ хэсгэх юм л тийм. Нөгөө хэвийн нэг ч юм уу. За халууралт болон халуун хууралтыг илрүүлэх гэдэг. Бас ганц халууралт биш халуун хууралт байна гэдэг бас. Энэ ялангуяа бид нар одоо хүүхдийн практикт яаж болж болно шүү дээ. Нера дээр их гардаг үзүүлэлтэй. За мөн өвчний ерөнхий бие мэдлэг үйлчээ. За нөгөө түрүүндээ гаднаас гарч ирж байгаа вирус байна уу, бактери байна уу, өвслийн шалтгаан байна уу, тэдний улмаас халууралт үүсээд байгаа гэдгийг тодруулах одоо шиг тодруулах, шалтгааныг тодруулах зорилгоор. За эмчилгээс үйлхэн үйл ажиллагааны үндэн үйлчлэх зорилгоор. Мөн өвчний явц өөрчлөлтийг хинж бүртгэх зорилгоор ингэж үздэг байна тийм. За тэгээд тэгвэл одоо цаашлаад хэдүүлээ халуунаа үзчихлээ. За яг нэг үзгээл байж байна тийм. Тэгэхээр бид нарт анхаарах зүйлс байх уу? Яг ямар тохиолдолд хүний халуун үздэг юм бол юм бодлоо үнэ тайван байх зүг шүү дээ. Хүн маань ингээл сандраа садчаал энийг юм жуугаал, нэг ус жуугаал бүгд тахт үзэж болохгүй байна шүү дээ. Үнэ тайван суулгах. Зөв байдлаар суулгах. Халуун хоол, халуун хоол цайнаас хойш дараад үзэхгүй байх тийм. Яг халуун цай уурчаад хоол ичээ сууж хатна. Өдөр ажиллаа сууж хатна. Халуун үзэхгүй байх тийм. Зөв. Өөр ямар үед үзэхгүй байх вэ? Одоо ямар үед үзэх вэ? Анхаарах зүйлсэн тийм. Хамгийн бодлоо. Ямар үед үзэх вэ? Тий, одоо анхаарах зүйлс яг бид нэр ийм зүйлийг анхаарна даа гэсэн. За хайрцангуй гайг байх шиг байна те. За хэдүүлээ хариулъя те. За халууныг хэмжээс өрөөсөө 15 минутын өмнө өвчнөө бэлэн тайван суулгах. Тэ. За 15 минутын өмнө нөгөө халуун болон эсвэл хит хүүтэн зүйл хэрэглэснээс татгалзуулах нь байна те. За мөн амаар амьсгалж байгаа болон амьсгаадаж хөгжүүлэгчэд амаар бас үзүүх байхгүй. За мөн хит цолчирсан бага насны өвчтэй биш бага насны хүүхэд сэтгцийн өвчтэй. За тэгээ нөгөө хүн маань хахах эрсдэлтэй ч гэх юм уу тий. Ийм байгаа үед бол бас амаар үзэхгүй байх нь тий. Тэгэхээр суугамж шулуун гэж зэрэгсүү зайнаас үзэж гэдэг юм уу. Бусад албадаа бас бид нэр харьцуулж харж болох нэ. За маш одоо биеийн халууны талаар хэдүүлээ бол ерөнхий ойлголт авчлаа. За дараагийнх нь судасны төвшөлт. За судасны төвшөлт гэж юу вэ? За юу яг хаана үздэй юу ч ярьж болно судасны төвшөлтийн та нарын хувьд мэдж байгаа зүйл нь юу вэ? Зүрхний агшилтын тоо. Зүрхний агшилтын тоо тийм. ходж байгаа судас судасны хамт тий яг өнөө судасны дундуур урж байгаа цус судасны хамт үзүүлж байгаа тэр одоо дөрвөх үйлдэлийг л бид нар судасны төвшөлт гэж хэлээд байгаа тийм. За судасны төвшөлтийг яаж хаана үздэг бид нар хамгийн илтгэв гарын шуун дээр тэдний үзэж байна тийм. Эсвэл чанарыг үзэж болно бас чанарж үзэж болно яг үнэ. Өгчөд энд үзэж болдог байна. Өөр бид нар бас яг нэг гүрэн дээр яг нөгөө ухаанг байгаа хүмүүстээр бид нар энэ шуун гэхээс илүү гүрэн дээр гэж үздэг юм шүү дээ. За өөр та нарт байрлалын хувьд ч гэдэг юм өөр судасны төвшөлтийг бас бид нар юугаар хэмжих вэ? Хүүс оксиметр тийм. Яг үнэ. Хүүс оксиметрээр бас бид нар хуруун дээр ашиглаж болно тийм захын судас гэсэн. За хамгийн их баг ашиглагддаг эмнэлгийн практик тийм. За бас мониторинг холбож ашиглаж болдог тийм. За тэгэхээр ер нь аль та нар манаас зөв хариулж байна. Зүрхний агшилтын нөлөөгөөр суцаар урсаж байгаа цусны хаманд ийм одоо дөрвөх нөлөөлөл үзүүлж байгаа тэр үйлдэлийг судасны төвшөлт гэж хэлдэг байна тийм. Оо тийштэй хэвийн хэмжээ гэдэг үлээ. 60-аас 90 тийм ийм хэмжээтэй байвал хэвийн гэж үздэг тийм. За тэгээд бас нэг ийм тохиолдол байдаг. Зүрхний цохилтын тоо, судасны төвшөлтийн тоо гэдэг юмыг бас зарим тохиолдолд ингэж хоёр тусдаа болгож ярьдаг. За ерөнхийдөө зүрхний цохилтын тоо бол яг зүрх минутанд хэдэн удаа цохилж байгаа вэ гэдгийг илтгэдэг. Ихэвчлэн ЭКГ болон мониторингоор холболтууд хийгдчихэж тодорч гарч ирдэг зүйл. За тэгэнгүүт судасны төвшөлт бол ерөөсөө захын судас мэдрэгдэж байгаа цусны телефоны гэдэг байгаа шүү тийм. Тэгэхээр магадгүй энэ хоёрын тоо бас заримдаа багахан хэмжээгээр зүрх зүсэл болдог гэсэн. За зорилго юу гэж болох вэ? Одоо л ерөнхий хэдүүлээ үзэх зорилго. Тийм судасны төвшөлт үзээд байгаа зорилго нь юу вэ? Бид нэр өвчний биеийн байдлаа үнэлнэ. Яг л хэдийн юмнууд автагдаад шүү дээ тийм. Зүрхний үйл ажиллагаа. Зүрхний үйл ажиллагааг хэмжиж хүндрэлээ сэргийлэх гэж байна тийм. За
дэмжлэгийн онцлогооны ач холбогдол гэдэг юм тийм. Яг л нөгөө хэдийн юмнууд маань автагдаад эхэлж тийм. Зүрх судасны тогтцооны үйл ажиллагаа үнэлж гин. За зүрхний цохилтын тоо, хэмнэл, хүчтэй дүүрэлтийг тодорхойлж байна. За өвчний биеийн байдлын хэмжээ, эмчилгээ сувилгааны үр дүнлэн. За тэгээ амин зүртийн мэдээллийг бүртгэх тийм. Манай сувилгааны хэмжээгээр заавал бүртгэдэг. За анхаарах зүйл. Асал юм тавтагдаж байгаа даа тийм. Юу байх вэ? Өвчний тайвны байлгаа, зөв байлгаа. Тэр хөөс гэсэн микрофон учраас байлгаа зураг зөв байлгаа. Яг гарандаа хэмэл хүмүүсгүй байх. Зэрэг. Хуурай биш. Өөтөр биш. Хуурай байх тийм. Тухайн нөхцөлд үйлчлүүлж байгаа хүмүүс маань одоо их тасгал хийгээд амсгаалсан байх нь бол илүү бас үзүүлэлт буруу гарах. Яг үнэ. Бас нөгөө хооцтой гарахтаа тийм. Тамхины нөлөө бас байна тийм. Тамхичаал аглал ороод ирдэг тийм. Тэр яг зөв. Эрхийн хургаар суцыг тэмдэхгүй. Энэ дээр бол нэрээ бас юу ингэж тэмдэрч болно гэдэг байна. Тэмдэрч байна тийм. Тэгэхээр ихэвчлэн одоо энэ 3 хургаар долоовор талдаг ядууд ядсан байна. За хэм алдагталтаа бол заавал бас яах вэ? Хэм алдагталтаа тохиолдол бид нар яадаг вэ? Тэр талаас ер нь 1 минутанд бол бидний хүний өмөлжж болно. Тэгээд энэ хэм алдагтай юм, энэ хэм алдагталгүй юм гэдэг боломжтой тийм. За хэрвээ хэм алдагталгүй байвал 15 секундээр 4 дөрвжүүлж болно. 30 секундээр 2 дөрвжүүлж болно. Тэгэхээр бид нар цусны лувшилтаа хэм алдалтай юм уу үгүй гэдгийг бас захын суцаараа мэдэх боломжтой. За өвчтөн тайван амарсан байх ёстой. Дасгал хөдөлгөөн хийгээ бүсдэл хөдөлгөөний хөдөлтөй байх одоо байхгүй байх ч гэдэм үү те. За мөн үрээний хоёр суцыг зэрэг гэдэг бас харьцуулгаа те. За энэ яагаад вэ гэхээр магадгүй зэрэг дарах юм бол энэ ч маш том ахтай цусны урсгалыг боогдуулах, тэрнээс болж дахин очиж цусан авч нутагтарч гэдэг юм уу хүн маань ухаан алдах ч гэдэг юм юмслүүд үүсдэг байна те. За лувшилтын тоог хэмнэл хүчтэй хамт ингэж бүрддэг байна. За байрлалын үед хэдүүлээ бас ярьсан те. Одоо та нар ингээд харах юм бол бараг л мэдэндээ те. Чамархаа суцыг бид нар тэмдэрдэг. Тэмдэрдэг шүү дээ. Бид нар хүүхдийнхаа суцыг ч үл тэмдэрдэг. Аав ээж хүмүүсийн толгой байх болсон ч тэмдэрдэг. Энд байдаг артерийн суц маань бидний суцны лувшилтыг бас тоолж хүлээж болдог байна. За хүрээний суц бол бас илбэг тохиолддог. Зүрхний орой хэсэг түрүүн чагнуур гэж ярьж байсан. За тэр бол 5 дугаар хувирганы дунд чагнуурыг бид нэр зөв байрлуулад сонсоход тийм яг энэ хүүхний дээхэн талд ингээд сонсоход бид нэр зүрхний оройны түлхэлтийн чимээг буюу одоо зүрхний оройны одоо лувшилт зүрхний цохилтын хэмжээг бол тоолоод минутанд бас тоолох боломжтой. Зарим бас хит махлаг миралог хүмүүсийн захын суцанд бол тэмдэгддэггүй. Тийм тохиолдолд бол чагнуурыг ашиглаад болно чамжиж болно. За тохон өмнөх суцсан дээр бас болно. За шууны суц бол энэ хамгийн их хэрэглэдэг мөн цавны суцууд байж болно тийм. За тэгээд өвдөгний арын суудас байж болно. За шагааны дотор талын арын сууц байж болно. Эсвэл тавхан гадна дээд арын суцсан дээр бас хэрэглэж болох тийм. Ийм байрлалуудыг бид нэр ашиглаж суцны одоо тэмдэглэлийг мэдэрч болох нэ тийм. Энийг тэгэхээр та нар маань практикт ажлын байрнаар юм маш сайн өөрийн болгоо хэрэгжүүлээд аваарай. За дараагийнх нь амьсгал гэж юу вэ гэж орж ирэх юм. За амьсгал гэж юу вэ? Яаж амьсгалаад байгаа юм бэ? Цэцгийн хилэгдэх үйл. Хилэгдэх үйл. Сулрах үйл. агаараа ийм хийн солилцсон шүү дээ. Бид нэр ингээд хамраараа амьсгал авч штеп. Өвчтөд төрж аваад байгаа. Тэгээ буцаа гаргаж штеп. Хүмүүс өвчтөд хийн ялгаруулаад байна. Энэ хийн солилцоог л амьсгал гэж нэрлэдэг. Ийм л ингээ ойлголтой. За яг саяныхыг энэ дээр хэллээ. За бидний хувьд бол хэвийн хэмжээ амьсгал дээр маш чухал. За хэвийн хэмжээ бол наснаас хамаарат бас өөр хэмжээтэй. Тэгэхээр энийг бол хэлэхэд бүр зайлшгүй цээжлэх хэрэгтэй. Нэрээ хүүхдэд 40-60 сар. Нэгээс 12 сартай буюу нэг хүртэлх насны хүүхдэд 35-аас 50 тэгэхээр өндөр байдаг. За нэгээс 2 настай хүүхдэд 30-аас 40, 5-аас 6 настай хүүхдэд 25. За тэгээ 10-аас дээш настай хүүхдэд бол 18-аас 20, насны хүүхдэд бол 15, 16. За 20 хүртэл хэмжээ бол хэвийн хэмжээ. Тэгэхээр энэ хэвийн хэмжээнүүдийг бүгдөө цээжлээ. За амьсгалын төвлөрөх зорилго. Энэ байдлыг ямар нэг үндэслэл үүсгэн сэргийлэх.
Уушгины амжилтын хөтөлцооны үйл ажиллагаа. Яг үнэ амжилтын талцсан онцгой зүйлүүдийг хянаад нь штеп. Судасны зогшил дээр яг үнэ судасны зогшил дээр зүрхийг хянаад тий. Халуун дээр бол гадны өвсөл байна үүдийг хянаад байна. Тэгтэл амьсгал дээр бол уушгины үйл ажиллагаа Амжилтын эрхтэн хөтөлцоо. хянаад байна тий. Тэгэхээр энэ нь бол бусад зүйлүүд нь бол яг л тавтагчж байгаа тий. Амьсгалын тоо хэмнэл гүн чанарыг нөлөөлнө. За амьсгалын тогтолцооны үйл ажиллагааг хянана. Өөрчлөлтөө эмгээг эртэлрүүлнэ. За бас бид нар зүгээр амьсгалж байгаагаар нь бид нар тэрийг үнэлж болдог. Амьсгалахтаа хүрэх хятад дуурайд амьсгалаад байдаг. Эсвэл авж байгаа амьсгалаа богинохон гаргаж байгаа амьсгал мартаагаад байдаг. Эсвэл эсрэгээр байдаг юм те ийм өөрчлөлтүүд. За өвчний биеийн байдлыг үнэлэх шаардлагатай судалгаа болон эмчилгээний арга хэмжээг одоо төлөвлөх, бүртгэх, мэдээлэх гэж байна тийм. За анхаарах зүйл нь явах үлээ. Яаж өвчний аюун байх. Алуун алцаа идүүлээгүй байх. Амьсгал тооллоо шүү гэж хэлэхгүй байх. Яг үнэ. Тэрчээж байна тийм. Зөв. Хүндээ мэддэхгүй. Хүндээ мэддээ тийм хэлүүл явах үлээ. Мэддэхгүй тийм. Тийм. Амьсгалаа хийнэ гэж тийм. Яг үнэ. За өөр та нар амьсгал хэмжиж яхад гармаар зүйл юу гэдэг вэ? За хэдүүлээд бол слайдаа харъя тийм. За амьсгал тоолохдоо эмчлүүлэгч тайван байх хэмжин. За амьсгал тоолж байгааг мэддэхгүй байх шаардлагатай. За амьсгалыг тоолохдоо амьсгал авах болон гарах хугацаа жигд байгаа эсгийг хянана. Тийм тэр бол бас чухал байдаг байна тийм. За эмчлүүлэгч амьсгалахдаа хүчилж байгаа эсгийг бас анхаарч харах нь. За амьсгалын үед уушгинд дуу аваа сонсгож байна. Нөгөө гэржигнээд байгаа шуугаатай ч юм уу ингээл хятад сайн амьсгал сонсгохтой байх юм уу тийм. За хүүхдийг уйлаагүй тайван байх. Энэ чанар биш одоо тоолно. За даралт ихсэх үед амьсгалын тоо цөөрдөг гэдэг бас анхаарах хэрэгтэй гэдэг зүйл байна. Тэгэхээр бас даралт өндөртэй үнэтэй амьсгал тоолохдоо бас ийм байдаг шүү гэдэг нэг анхаарал үзэх хэрэгтэй байна. За амьсгал болсон. За артерийн даралт ихсэлт гэж байна. Артерийн даралтаар бид ямар багж арга хэмждэг вэ? Яаж хэмждэг вэ те? За тий артерийн даралт хэмжигч артны аппаратаар хэмждэг. Өдөр тутамдаа энэ механик артны аппаратыг хэрэглэдэг. За тэгэл мониторнд ашигладагч бай, аппаратч бай, электродч бай тий бүгднгөөр нь хэмжих юм боломжтой. Тэгээ энийг ашигладаг. Энийг бид нар ялгын хэсгэндээ байрлуулна. За шуунч байрлуулж болно гэдэг. Ингээд нөгөө бас л чагтаад байгаа судасны лувшилтаа л очиж сонсгоод байна шүү дээ тий. Тэгэхээр энэ даралт гэдэг зүйл яг юу байгаа юм болов? Тий? Юу гэдэг юм бол? Харин байна. Даралтын хүчээс зүрх цусаа судасанд шахаж өгдөг. Яг үнэ. Ер нь бол цус уурсгах нэг бодлын одоо түлхэх хүч гэж даралт мэдэгдээд байгаа гэсэн. Тий яг үнэ. Одоо ингэдэг байхгүй. Түрүүн судасны лувшил гэдэг бол судасны хаанд үзүүлээд байгаа дөргөх үйлдэл хэлээд байна гэсэн тий. Тэгэхээр даралт бол бас л судасны хаанд үзүүлж байгаа даралтын хэмжээг хэмжиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр цус урсгалтаа л ямар нэг юм дөргөх даралттай үйлдэлийг үзүүлээд байдаг байна. Тэрийг л бид нар гадналаас механик аргаар хэмжээд байдаг байна шүү дээ тий. Тэгэхээр яг л тий. За цусны даралт гэдэг нь цус артерийн суцаар урсгалтаа судасны хаанд тодорхой хэмжээний даралт үүсгэх үйл явцыг хэлдэг байна тий. За зорилго өвчний юм байлаа юм. эмчилгээ Эмчилгээний шүүхэлтэй хянах бүртгэх сэргийлэх хавлын сэргийлэх хүндрэлээ сэргийлэх бас л нөгөө хэд маань тавтагдаад байна гэсэн үг тийм. За зүрх судасны үйл ажиллагааг үнэлж гин артерийн судасны даралтын түвшинг тодорхойлно тийм. Одоо энэ дээр бид нар артерийн даралтын ангилал гэдэг зүйлээс яригдж байна тийм. За цусны даралтын өөрчлөлт эмгэгийг эрт илрүүлэх гэж байна. Даралт ихсэлт гээл одоо энэ нэг архаг хүчин яриалаа маш илбэг яригддаг, маш илбэг тохиолддог хүчин тийм. За өвчний биеийн хэмжээ эмчилгээ суулгах гэж бодтой байна тийм. За хэмжин энэ дээр нэг онлын юм ярих юм бол дээд даралтыг гэх юм бол за ерөөсөө зүрхний ховлын агшилт буюу сеслийн үед үзүүлэх хамгийн өндөр даралтыг дээд даралт гэж нэрлэдэг. За ховдол хоёр ховдол маань энэ байгаа тийм. Хоёр ховдол агшаад цусаа шахаад тосгуурлуу оруулж байгаа үйл явцыг дээд даралт буюу сеслийн даралт гэж нэрлэдэг тийм. За яг энэ үйл явцыг бид нэр даралтан дээр орж ирээд 120-ыг зохиоллоо гэж байгаа үйл явц нь яг ийм юм болдог байна тийм. Тэгэхээр тэр хүнийх 120-тай байна гэдэг даралт юм шүү дээ. За тэгэхээр доод даралт гэдэг нь бол зүрхний хоолны сулралт буюу сеслийн үед үзүүлэх бага даралттай хэлээд байна. Тэгтэл нөгөө дээшээгээ сая цусаа шахсан юм чинь нөгөө ховдол маань буцаад сулраад цусаар иргэн дүүрж байгаа үйл явцыг доод даралт гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол сеслийн даралт.
Энэ үед бид нөгөө даалыг уу нааш ч юм уу гэж сонсогдоо. Тэгээд энэ зоошоо бүгд ингэж болчихсон тийм. Тэр үйл явцын үед ингээд ховдол сулраа цусаар дүүрч байгаа юм байна. Тэгэхээр ийм үзүүлэлтээр бид нар дээд удирдлагыг үнэлдэг байна. За бас нөгөө англи яригдсан тэр нь тийм. Энэгээр бид онцлогооны ач холбогдолтой оншийг бас зөв тодруулах тавих ийм бас ач холбогдолтой байдаг. За ерөөсөө хэвийн даралтын үед гэх юм бол 120-аас доош. За ихсэн буюу арай өндөр даралтай байна да гэж үнэлэх юм бол 130-90-ээс доош гэж юм тийм. За артерийн даралт ихслийн 1-р зэрэг бол 130-аас 139 буюу 140 хооронд бэлдэж байгаа. Доод даралт нь 80-89 явна. За артерийн даралтын 2-р зэрэг бол 140-оос дээш 90-ээс дээш байгаа гэж байна. За артерийн криз одоо гипертензийн криз буюу даралт ихслийн шалтгаантай ямар нэгэн тэр хүнд аюултай хүчин зүйл болох гээд энэ шүү, эрсдэл үүсээд энэ шүү гэдэг гипертензийн криз гэдэг нэрлэж байгаа. Энэ нь 180-аас дээш болоод эхэлж байна гэсэн үг тийм. За энэ үед бол хүмүүс дахин цус харгаж идэв ийм эрсдлүүд үүсдэг байна. Тэгэхээр бидний хувьд нөгөө хүн ороод ирлээ даралтны аппаратыг бариад гүйдэг чинь ерөөсөө энэ үйл явцыг шалтгаалдаг эрсдлийг үлдээд байна. Хүндрэлээ сэргийлэх гэдэг байна. Эрт онцлогоо байна тийм. Ямар имчилгээ суулгаа хийх вэ? Биеийн байдал нь ямар байна вэ гэж хэлдэг шүү дээ. Ийм л ач холбогдолтой зүйл. За анхаарах зүйлсүүд нь мэдээж энэ түрүүн давтагдсан тайван байлгах энэ гэдэг. За яг артерийн даралт ихсэлтэн дээр гол та нарын хувьд анхаарах зүйл нь юу гэдэг вэ? Даралт ихсэлттэй хүний гадна минут тутам хянах. Тийм. Байдаг тийм. 2 цаг тийм тайван байлгадаг. Юм болгосны дараа хянах. Өмнө нь хянах дараа нь хянах ч гэдэг юм тийм зүйлүүд байна. За ер нь өөр анхаарах. Одоо та нар уг нь үйлдэл дээр аюу хэлбүү тохиолдог одоо суд тусал хийцэн байгаа газар үзэхгүй шүү дээ. Тийм. Гэмтэл бэртгэлтэй байгаа газар бид нь үздэг. Хаалгаанд орсон байвал бас үзэхгүй тийм. Ийм өөрчлөлт бас байдаг байна тийм. За тэгэхээр анхаарах зүйлсийн нэг энэ дээр тэгээд бас л нөгөө түрүүний тайван суулга халуун хоол идүүлэхгүй байх, тамхи дутуулахгүй байх, хоол зайж идэх газар яах юм Бэж давсаг шийсгүй байх. ерөөл хүн маань тайван байх тал дээр аягүй зүйл байна тийм. За дараа захын цусандаа хүчит төрөгчийн хангамж. За та нарын бодлоор юу вэ? Хүчит төрөгчийн хэмжээ. Хүчит төрөгчийн одоо төршний хасан хэмжээ. Яг үнэ амьсгалаар хүчит төрөгч орцсон. Тэр орсон амьсгал чинь хүчит төрөгч уушинд очсон. Уушинаасаа хэлсэн суудсууд руу диффузийн аргаар шимэгдээд орчлоо. Оронгуудаа цусны улаан исэн дэдэг гемоглобингийн үзүүлэлт байдаг штэ. Тэр үзүүлэлттэй чинь хүчит төрөгч холбогдчихдаг. Тэр үзүүлэлтийг бид нар энэ пульс оксиметрээр захын судсандаа буюу хуруунд дээр үзээд байгаа. Энэ дотор болохоор нөгөө хитягаан туяа улаан туяаны тусламжтайгаар бид нар гемоглобинтэй хүчит төрөгч холбогдсон уу холбогдоогүй юу хэдэн хувь холбогдсон бэ гэдгийг ингэж үзүүлж байгаа юм үзүүлж шүү дээ. Тэгэхээр бид нар захын судасны хүчит төрөгчийн хэмжээг ямар юугаар одоо багчаас пульс оксиметр. Тэгэхээр ийм байдаг байна тийм. За зорилго нь Үнэхээр ирсвэсээ өөрсний үйл ажиллагааг уушмал ажиллагааг хянах юм. Тийм. Ер нь бол яг л тийм. амьсгалын хүчин байна уу гэдэг Яг зөв. Тийм. Тэгэхээр ерөөхдөө л нөгөө уушгаар амьсгалаар орж ирж байгаа хүчит төрөгчийн хангамжийг л захын судсанд үнэлээд байгаа учраас яг үнэ илүү амьсгалын эрх нөхцөлийг хянах байна шүү дээ. За тэгээд сатурац өнөөр бид нар ямар хангамж авах вэ гэдэг нь бол тарах асуулт тийм. За анхаарах зүйлс нь хүмүүс уртвш байх. яг үнэ пульс оксиметр ашиглаж штэ тийм. Хурууны үзүүлэлт улаан байх. Улаан байх хэрэгтэй. Хураа байх. Хураа байх хэрэгтэй. Яг зөв. За тэгэхээр ер нь бол 5 үзүүлэлтүүд мань хоорондоо их ойролцоо, зорилгын ойролцоо байдаг байна. Анхаарах зүйлсүүд нь ойролцоо байдаг байна. Яг өөрсдийнхөө зүгээр нөгөө хэмжиж байгаа амин үзүүлэлтүүдийн хувьд л эртний хугацаануудаараа ялгаатай байгаа болохоос биш анхаарах зүйл нь адилхан байна, зорилго нь төстэй байдаг байна тийм. Тэгэхээр ийм үзүүлэлтүүдийг бид нэр өнөөдөр яаж хэмжих үү, яаж хянах уу, яаж мэдээлэх үү, яаж үнэлэх үү гэдэг юм дээр өнөөдөр бид улаас авах гэдэг шүү дээ тийм. За амин үзүүлэлтүүдийг Тэгшний энэ хүснэгтийн дагуу та нар маань энэ хүснэгтийг цээжлэн. За энэ дээр ерөөсөө нөгөө 5 үзүүлэлттэй маань хэвийн хэмжээний ямар байдгүй
Багасвал эмнэлгийн хэллэгээр юу гэж хэлэх үү? Эсвэл эмнэлгийн хэллэгээр юу гэж хэлэх үү гэх юм те. Ийм нэршлүүдийг бол оруулсан байгаа. Тэгээд цаашид бас эмнэлэг дээр ажлын байран дээр гарангууд энэ хэллэгүүд бол маш их бүр чихэд чинь сонсогдно. Тэгэхээр эднэрийг ингээд цээжлээд авсан бахад сувилагчтайгаа одоо харьцах, эмчтэйгээ харьцахад бол маш илүү амар хялбар болдог байна. Тэгэхээр энэ үйл явцыг бас цээжлээд аваарай. За тэгээд өнөөдрийн онлайн хэсэг маань дууслаа. Тэгээд бүгдөө одоо багш нь бол одоо хэдүүлээ нөгөө гартаа үйлдлийн юм даалгавар ажиллах юм хэсэг байгаа. Тэгээд энэ хэсэг дээр одоо нэг 15 минут орчим 3 баг болох хугацаанд ажиллаж байна гэж бодож байна. Тэгээд багш нар юм 3 тохиолдол кейс яа илдээд аваад ирсэн. Тэгэхээр 3 багтаа сайхан хуваалцаад 2 мороо болоод хэдүүлээ ажиллана тийм. За энэ талаасаа тохиолдолд нэгээ ингээд 2-3 ингээд явуулчих. Ингээд угаад авчи. За тохиолдлуудын хувьд бол бүх амин үзүүлэлтүүдийг багш нь ерөнхийдөө хэмжих үзүүлэлтүүдээр нь оруулсан байгаа. Гэхдээ даалгаврын хувьд бол та нарын хувьд бол нэг л амин үзүүлэлт юм эсвэл 2 амин үзүүлэлтүүдийг ажиллах юм даалгавар байгаа. Тэгэхээр нөгөө хугацааны давчруу учраас та нар эхний удаад яг энэ кейсэн дээр ажиллаж чинь дараагийн удаа бол тийм нөгөө даалгавар дээр дараагийн нөгөө ажлын байран дээр хийх энэ дэйлэн тутал явчих тийм. За тэгээд багшаас нь бас тараах бас нэг зүйл байгаа. Саяны нөгөө за түр анхаарч байгаа нөгөө 5 үзүүлэлт байгаа шүү дээ. Нөгөө 5 үзүүлэлтийг яг ямар дараалалаар үнийг яаж байрлуулах вэ? Яаж аппаратаа тавих вэ? Яаж хийх вэ гэдэг ийм одоо 5 гартаа үйлдэлүүдийг та бүхэндээ ингээд хэвлээд гаргаад өгсөн байгаа. Тэгээд яг энийг бүгдөө гэлбэртээ очоод гартаа үйлдэлээ хийгээд хөвшээд ингээд суралцаарай тийм. За тэгээд баг болгоно ингээд тэгээд үүнийхээ дагаад та нар маань би дээрээ жүжигсэн тоглолт 2-2-ороо нэг нь өвчтөн болоод нэг нь эмч бод биш одоо туслах сувилагч болоод ингээд гартаа үйлдэлүүдээ хийгээд гарсан үр дүнгуудээ болохоор яг энэ сторийн дагуу буюу суулгааны тэмдэглэлээр яаж зөв мэдээлэх вэ гэдэг энэ хэсгийг өглөөд явах шүү. Тэгээд хэдүүлээ 15 минут тий эмчтэй яаж зөв мэдээлэх вэ? Суулгааны тэмдэглэлээр юу гिचх вэ гэдэг талаар бол кейс нэр чинь байгаа. Тэгэхээр энийг бол гоё өглөөд явчихна гэсэн үг. За тэгээд өглөөд хэдүүлээ сүүлийн 5 минутын дээр дүгнэлт яг геометри хичээл хийж байгаа маа. За тэгвэл би хэнийг за би өөрчлөлт байна. Би хэмж хоёр болчих тий. Жохи гэнэмс та камераа дээр өвчтэй амьсгаад за энд зориултаагаа гэсэн уруу баг зэрэг хөвлөж энэ зүйлд ханал тий юм байна шүү. Энэ бас ихтэй байдаг. За 2 минут хийх тавиад
айлт үзэж байгаа дээр энэ шүү. Яавалаас Биес нэг тавиад энэ зүйл. Хоёулаа одоо халуун бие халуун. Хамгийн дээдлийн даралтыг Гипер юу гэдэг вэ? Хамгийн дээдлийн даралтыг чинь Монголд даралт гэсэлтэй байгаа. Аюултай төвшөнд байгаа даа. Теншин, гипертеншин. Тэнд би гаргацсан шүү дээ. Тэ? Тэр үзүүлэлтүүд. Дээс хараад бичиж болно. Сайн пульс оксиметр ашиглах гэж байна. За гараа ингээд суулгавч чангалахгүй юу? За эмчтэй Чангалах юм уу? Тэгээд суулгавч. Тэгээ юм ярьж болохгүй. Хоёр бүлөө газар тавьсан тий. За энэ PR гэдэг нь пульс. За энэ SPO2 гэдэг нь хүчил төвчийн хэмжээ шүү. За таних бол ерөнхийдөө за жоохон ажиглая. Хэм нь бол сайхан жигэд явж ш. За хоёул ингэсэн. Хүчил төвчил 95-тай. Логшилтай хэмжсэн. Зүрхний агшлтын тоо 64. Хүчил төвч хэмжсэн тий. Хүчил төвч 98-тай. За зүрх бол дэлсэн шинжгүй. Хүчил төвчийн хэмжээ хангалттай сайн байна. 95-аас 100% орно хэвэн байдаг. Тэгэхээр таних 95 байна. Халуун сайн байгаа. Сайн байна гэсэн. Тэгэхээр хоёулаа Пүүс болохоор 60-аас 90 орно хэвэн байдаг. Таних 66, 65 гэдэг шүү дээ. Тэгэхээр хэвэн байна гэсэн үг шүү. За дэлсээгүй ерөөхдөө 50 байна. За баярлалаа. За одоо хоёулаа эзэлтүүдээр нэлээд За ойлынгийн бүтээл гартын даралт 180 зууртай. Энэ болохоор одоо хоёулаа юм чинь. за 36.3 хэвэн байна шүү. За бас хэвэн үзүүлж халууртай. Хэмжээ хүчний За 32 удаагийн хэвийн хэмжээ хэлнэ гэдэг хэвийн хэмжээ нь 32 амьсгал. Халуун. Хоёулаа тухайн үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээ хүчнэ. За хэвийн хэмжээг ингээ хэлчихнэ. За багуудаас юу н асуух, тодорхойлох зүйл байна уу? Гайгүй нь уу? Ойлгомжтой байна уу кейс мэн? За одоо бүгдээ нэг 5 минут ажиллаад дуусгах юм байна. Зүгээр юм шиг. яа. Бокс имия. Одоо хандлаар бичсэн. Хорсоор бичсэн юм чи. Хандлаар бичсэн чи бас танихгүй шүү. Гипертензи үстэй тийм. Тензийн 130 маягтай үстэй нэгдүгээр зэрэг. За амьсгал тоолсон баг байна уу? Яг одоо хүн дээрээ тоолцсон уу? Би болохоор сая пүүсээ үзэж байхдаа тоолсон. Зөв тий. Хэлэхгүйгээр. Ааха. За сайн байна. Яг нь ер нь бол соцны логшилтаа үзэж байхдаа амьсгалаа хамт тоолчвол их зүгээр байдаг. Юу үжилээ хаа пүүсээ явж байгаа. За.
Тэг карт. Хагийн карт. Багцсан багадыг карт тий. За ийм хэм 3 номыг үзүүлдэг. За тэгээ энийгээ дахиж хэрэгжүүлсэн. Хэвийн бас үзүүлж чинь хэлсэн гэсэн байсан. Тухайн үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээнд бичсэн. Хэвийн хэмжээнд бичсэн гэсэн юм бас тоо. Дээрээсээ цагаа одоо тест дээр болчихсон юм хэмжээ. За энэ болохоор За кейсэн дээр ажиллахад 2 минуттай байш манайха. Дүгнэлтээ сайхан бичээд ямар амж авах шаардлагатай хэмжээ мэдээ. Энэ хэмжээд мэдээлсэн. Хэмжээд мэдээлсэн. Дотын тасаг ихтэй зааны 2 цагийн дараа. Хэмжээтэй үйл хамгийн ийм үзүүлэлтээс. Агаас энэ хадуур зүйл нь одоо энэ дээр ч шинэ үзүүлэлт дараа үзэхэд халуун за 2 дугаар баг маань дууссан уу те? Чи заавал дагуу юм чигээс үү? За минут маань дуусч байна. За 1-р баг нь аль баг вэ? За мөхтөгийн баг. За 1-р багаас эхлээд өгвөл кейсээ танилцуулаад за тэгээд ямар даалгавар ажилласан тэрэн дээрээ мэдээллүүдээ хүргэе. За манай багийн л товчхон бэлтгэлээ. За манай багийн тохиолдол нь болохоор 65 настай эрэгтэй дотрын тасаг твтэн хэмжлүүлж байгаа. Өглөө толгоо өвдөж даг цэсгээр халуун оргиж хүзүү хөшөөж байгаа гэсэн зөвөртэй нүүр баг зэрэг улаасан. За тэгээ артерийн даралт ихсэл гэсэн онцтойгоор хөвтөж эмчилгээ хийж байгаа. За тэгээд энэ хүний амин үзүүлэлтүүдийн үзэд болохоор биеийн алуун 36.8, судасны төвшөлт нь 93, амьсгал 1 минутанд 20 удаа, артерийн даралт нь болохоор 100 мм мөнгөсний баруун. За тэгээд захын судас хөвшөлт төрөх чанга болохоор 97% байсан. За тэгээд энэ нь болохоор энд
эндээс одоо өөрчлөлттэй байгаа амиа зүйлт нь гэвэл артерийн даралт. Артерийн даралт болохоор хэвийн хэмжээ нь болохоор 120 80 байх хэвээр. Тэгэхдээ энэ хүнийх маань 180 100 гээд одоо артерийн гипертензийн 3 дахь зэрэг буюу артерийн даралт хэсэлттэй hypertension. За гэсэн онцтой юм хүн байна. За тэгээд энэ хүү өвчтнөө одоо эмийн хуудсан дээр нь байгаа эмчтэй мэдэгдээд за тэгээд эмийн хуудсан дээр нь байгаа эмчилгээг эмийн уулгаад за тэгээд амиа үзүүлэлтүүд нь болохоор 10 минут тутам хянаад за тэгээд 10 минут тутам хянаад за тэгээд энэ үний маань даралт болохоор одоо эмийн уудсан байгаа шүү дээ. За тэгээд тэгснийхаа дараад нь энэ үний маань даралт 160 100-тай болж баг зэрэг багассан. За тэгээд мөн энийхээ дараа яах вэ гэвэл мөн адил эмчтэй хилээд дараах эмч маань одоо эмчээс одоо энэ үнд ямар эмчилгээ хийх вэ яах вэ гэдгийг эмчээсээ зөвлөгөө аваад эмч маань хүнтэйгээ харьцаад За манай шууд юу ачаа те хэдүүлээс өөр асуух нэгдүгээр багийнхнаас асуух тодруулах санал шүүм зөвлөмж байна уу манайхаа? За ямар цан артерийн даралт ихсэлттэй хүн байсан байна те 180 100-тай гэсэн өндөр даралттай хүн эдний кейсийн тохиолдолд бол даралт ихсэлт байсан байна. Даралт ихсэлттэй хүнээ зөв үнэлсэн байна. За үзлийн процессыг бүх үйлдэлүүдээр нь бол хийж харагдаж байсан. За тэгээд хүнээ зөв үнэлээд за хянсан байна те хянаад эмчилгээний хүчин дээр хэмнүүдийг уулгаад дахиж даралтыг нь үзээд хянаад за цаашлаад одоо нөгөө мэдээлэх үйл явц болж эхэлсэн байна те. Тэгээд эмчид мэдээдсэн нөгөө эмчилгээний дараа даралт нь 160-та 100-та болсон. Тэгтэл тэр хүний даралт маань өндөр байгаад байгаа учраас дахин одоо эмчид болон ээлжийн зөвлөгчд мэдээлэх талаар ингээд хэлэлцэж байна те. Тэгэхээр ерөнхийдөө бол кейсэн дээр маш зөв юм зэгцтэй ажилласан байна. За нэгдүгээр багийнхандаа баярлаа. За хоёрдугаар баг. Хоёрдугаар баг нь хэлээ те. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манайх болохоор за би одоо тохиолдолд танилцуулъя. 72 настай эмэгтэй дотрын тасагт хэвтийн эмчлүүлж байгаа. Өглөөний үйлчлэгийн үеэр өвчтөн амьсгаадах, бие сулрах, зүрх дэлсэх зай ууртай байгаагаа хэлсэн. Урвал бага зэргийн хөвтөр өнгөтэй харагддаг ийм хүн байгаа. За яг тэр манай кейс тохиолдол дээр өгсөн амиа үзүүлэлтүүдийг би нэрлэе. За биеийн халуун 36.7, судсын лугшил 124 1 минутанд, амьсгал 20 удаа, артерийн даралт 130-80, хүчит хөрөгчийн хэмжээ 88. За тэгэхээр эндээс одоо ингээд өгсөн кейснээс харахад судасны лугшилт болон артерийн даралт хүчит хөрөгчийн хэмжээ 3 дээр илүү одоо бид нар анхаарах шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. За тэгээд шууд манай хүн бол нийт шаардлагатай эмчийг дуудаж үзүүлэх шаардлагатай. Дээрээс нь хүчит хөрөгчийн хэмжээ бага байгаа учраас хүчит хөрөгч залгах шаардлагатай. За тэгээд миний өөрийн бодит үзлэгээр болохоор артерийн даралт нь 130-80, пульс нь 102, хүчит хөрөгчийн хэмжээ 90%-тай, амьсгал нь 20-тай, халуун нь 36.5-тай байсан. За тэгээ эмчид мэдгэцсийн дараа эмчилгээ яваад эмчийн залтаар хүчит хөрөгч өгөөд эмчилгээ явсны дараа үзэхэд артерийн даралт нь 110, пульс 74, хүчит хөрөгчийн хэмжээ 95, амьсгал 18, за температур нь 36.1 болсон. За тэгээд манай 3 үзүүлэлтээс пульс 124 байгаа нь тахикарди. За хүчит хөрөгчийн хэмжээ 88%-тай байгаа нь гипокси, анхаарах зүйлүүдэд хэлээд байгаа шүү. За артерийн даралт нь 130-80 байгаа нь гипертензи буюу 1-р зэрэг. Артерийн даралтын 1-р зэргийн хэмжээтэй. За ийм хүн байгаа. За тэгээд шаардлагатай зүйл нь өвчтний амиа үзүүлэлтийг тогтмол хянах, хүчит хөрөгч өгөх, эмчид мэдээлэх шаардлагатай. За баярлалаа. Асуух, тодруулах зүйл байгаа юу бусад багуудаас? Та нарын хувьд эргэлзээтэй санагдсан ч юм уу ийм зүйл байвал асууж болно. Хоёрдугаар багаас. Гайгүй байна уу те? За баярлалаа. Хоёрдугаар багийнхандаа ямар ч л байсан кейс дээр бас зэгцтэй зөв ажилласан байна. Кейсийн даалгаврын дагуу хүнээ одоо үзэж одоо хэмжиж үйлдэлүүдээ хийсэн. За үнэлгээгээ хийж гин те одоо өөрчлөлтөө үнэлгээнүүд нь тийм өөрчлөлтөө үнэлгээнүүд байна.
За хэвийн нь юм байдаг ч гэдэм үү те. За цаашлаад хяналтуудаа хийсэн байна те. Хянаад 3 удаагийн хяналт хийхэд ийм өөрчлөлтүүд гарлаа. За энэ хүнийг заавшгүй одоо эмчэд хандаж үзүүлэх хүн байна. Одоо те ингээ бокси буюу хүчил өгчийн хангамж дутагдaltaй хүн байна ч гэдэг ийм хүү байдлаар маш сайхан үнэлж гаргаж иржээ. Тэгэд миний хувьд зүгээр нэг анхааруулжтай юм гэх юм бол 130 80-тай даралт артерийн гипертенз 1-р зэрэг мөн билүү? За юу илээ? 130-аас 140 хооронд артерийн гипертензийн 1-р зэрэг. Муу юм уу? За. Гэтэ 180-аас 80 ч надад хэвийн хэмжээ болчиход Тий. байгаа юм чи. Тэгээд 129-өөс дээшээ 130-аас 140-ээс орж 1-р зэрэг гэж болчиход байгаа шүү дээ. Тийм готлын даралтын дээрээс жоохон эргэлзээтэй юм байна тий. За ер нь бол яг практик дээр болохоор одоо 120-80-аас доош байвал хэвийн даралт гэж байгаа тий. 129-өөс доош байвал ихсэн даралт буюу өндөр даралт гэж хэлдэг. А энэ тохиолдолд бол зөвхөн ажиглах үйл явц явна. Тий одоо ийм байхгүй зэрэг байхгүй. Тий. Тэгэхээр 130-ийн одоо 30-аас 139-ийн хооронд бол артерийн гипертензийн 1-р зэрэг гэж явдаг байхгүй. Тэгэхээр яг уу 130 өөрөө нэг. тий нэгдээ ерөөхдөө бол орхоор гэж та нар маань бодож байсан байна. Гэтэ энэ хүн дээр бол эмийн эмчилгээгээр бол ажиглах одоо ийм шатнал явдаг гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр бас эргэлзэж байгаа тий яг энэ зүйлээ хэдүүлээ бас эргэлзээгийн тайлаад авлаа шүү дээ тий. Тэгэхээр хэвийн даралт, ихсэн даралт, тэгээ 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэрэг гэж явдаг байна шүү тий. Даралт хэсэлтийн англи нь. За баярлалаа бас гоё мэтгэлцүүлсэн ийм тохиолдлыг ажиллалаа. 2-р багтаа баяр хүргэе. За 3-р баг. За манайх тохиолдол 2 гээд за 8 настай эрэгтэй хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. За энэ хүүхэд болохоор сүүлийн 2 хоног халуурсан, ханиалгасан гэсэн зөвөртэй. За өнөөдөр би энэ зөвөртэй амьсгал орширч цомхилсан харагдана гэсэн. За кейс байна. Хэмжилтийн үр дүн нь болохоор амин үзүүлэлтүүд нь биеийн халуун 39.2. За судасны лугшилт нь болохоор 98 удаа 1 минутад гэсэн үг. За амьсгал болохоор 32 удаа 1 минутад 32 удаа амьсгалж байна гэсэн. Артерийн даралт нь 100-тай 60-тай. За хүчил төрөгчийн хангамж нь болохоор 94 хүртэй юм байна. За манай багийн даалгавар нь болохоор гардан үйлдэлийн дарааллын дагуу хэмжих гэсэн байгаа. За энэ хүүхдийг 30 минутын дараа амин үзүүлэлтийг хийсэн. За артерийн даралт нь 90-тай, хүчил төрөгчийн хангамж нь болохоор 95% буюу хангалттай байна. За пульс нь болохоор 95 удаа. За халуун нь болохоор 38.5 болсон. За амьсгал нь болохоор 1 минутад 32 удаа. За энэ хүнийг би тасгийн эмчтэй мэдээлсэн. Ерөнхийдөө амин үзүүлэлтийн хянаа тасгийн эмчид мэдээлэхэд 2 цаг тутам одоо амин үзүүлэлтийг хянахыг надад зөвлөсөн. За цагийн дараа хянахад болохоор артерийн даралт нь болохоор 160-тай болоод хүчил төрөгчийн хангамж нь 98% буюу хангалттай. За пульс нь болохоор 62 удаага 1 минутад халуун нь болохоор 36.5 болж халуун буусан. За тэгээд хүүхдийн хэвийг үзүүлэлт нь болохоор артерийн даралт нь 100-тай 60-тай 90-ээс 60 100-аас 60 хооронд байна. За хүчил төрөгч нь болохоор 95-аас дээш 98 байхад хэвийн гэж үзсэн. Амьсгал нь болохоор 25-аас 32 удаа. За халуун нь болохоор 35.6-аас 37 бол хэвийн гэж үзсэн. За энэ хүүхдийн хэвийн бус үзүүлэлт нь болохоор халууралт гэж би үзсэн байгаа. 39.2 учраас. За тэгээд тасгийн эмчид мэдээлсэн 2 цаг тутам хянсан энэ 8 настай хүүхдээ халуун бууж 36.5 болж эмчилгээ хэвийн өргөжлөж явагдаж байгаа. За 3-р багтаа баярлалаа. Асууж тодруулах хэрэгэлцээтэй зүйл байсан уу? Бусад багуудаас? Баггүй тий. За тийм. Ер нь маш тодорхой товч хариуллаа тий. Ер нь яг үйлчлэлийн дарааллуудаараа кейсээ ажилласан байна. 3-р багийнхандаа баярлалаа. За тэгээд кейс маань ч гэсэн гоё ажиллаа. За өнөөдрийн хичээл ер нь ямар санагдсан бэ? Өөрсдөө би амин үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээг нь гэсэн мэдэж авч байгаа. Гоё л юм тий. За баярлалаа. Тэгээд 2-р баг байлаа.